Хэрхэн харилцагчийн төрөл нэмэх болон үн өөрчлөх вэ? Харилцагч руу орно. Энэ цонхонд бүртгүүлсэн харилцагчид харагдана. Сонгосон харилцагч дээр дарж харилцагчийн төрлийг харах боломжтой. Нэмэх товчийг дарна. Тухайн хэрэглэгчийн төрлийн нэрийг бичнэ. Хадгалах товч дээр дарна. Хадгалах товч дээр дарснаар харилцагчийн төлөв өөрчлөгдсөн байна. Харилцагчийн төрөл үн дээр дарж тухайн төрөлд хэдэн харилцагч байгааг харах боломжтой. Дахин нэг харилцагчид төрөл нэмцгээе. Өмнө нь үүсгэсэн төрлөөс сонголт хийх боломжтой. Хадгалах товч дээр дарснаар харилцагчийн төлөв өөрчлөгдсөн байна. Харилцагчийн төрөл дээр дарж тухайн харилцагчид худалдан авах боломжтой үнийн дүнг тохируулна. Хадгалах товч дээр дарснаар тухайн харилцагчид тохируулсан үнээр худалдан авах боломжтой болно. Үндсэн цэс рүү орж харилцагчийг сонгоно. Харилцагчийг нэрээр нь хайлт хийх боломжтой. Харилцагч дээр дарахад тухайн харилцагчийн борлуулалт захиалга тооцоог харах боломжтой. Борлуулалт үүсгэх товч дээр дарж борлуулалт үүсгэнэ. Борлуулалтын барааг сонгоход барааны үн тохируулсан үнээр өөрчлөгдсөн байна. Үйт талхны үн 100 төгрөг байсан бол харилцагчаа сонгосноор 50 төгрөг болж өөрчлөгдсөн байна. Төлөх товчийг дарж төлбөрийн хэлбэрээ сонгоно. Баримтын төрлийг сонгоно. Төлбөр төлсний дараа төлбөрийн баримт харагдана. Борлуулалтаа харахын тулд тайлан зэс рүү орж борлуулалтын дэлгэрэнгүй сонгоно. Борлуулалтаа сонгож дарснаар борлуулалтын дэлгэрэнгүй харна.